За энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За энэ бичлэгээр Dynamic Host Configuration болоход би DHCP-ийн талаар тодорхой ойлголтыг өгнө. За тэгээд энд харагдаж байгаа тоглоом дээр болохоор би external DHCP server, за мөн router дээр DHCP server тоглох. Тэгээд ер нь бол DHCP server одоо хэрхэн host хөрөмжөд IP таадаг Dynamic архивын wireless талаар одоо харуулсан тийм лабораторийг хийж гүйцэтгэж байгаа. За тэгээд DHCP-ийн тухайд гэх юм бол сүлжээний төхөөрөмжүүдэд API болон бусад сүлжээний төхөөрөмж автоматар болгодог одоо network management protocol гэдэг болж болно. Сүлжээний төхөөрөмжүүдэд нэг юм болохоор одоо server, personal computer, laptop, гац, printer ч юм уу тийм байгууллага сүлжээний холбоотой бүх төхөөрөмжүүдийг хэлж байгаа. Тэгэхээр эдгээр бүх төхөөрөмжүүдийг одоо гараар тохируулах шаардлагагүйгээр тухайн API-уудыг таадаг юм бол сүлжээний талаар оршуулдаг. Static-аар буюу одоо тухайн админ өөрөө тухайн төхөөрөмжүүд тусна одоо гараар ингэж API-ийг бичиж тохиолж ер нь зааж маш онцлог. Тэгэхээр энэ одоо олон хэрэглэгчтэй үйлчлэгчтэй ч юм уу байгууллагууд ч юм уу ажиллажтай. Хоб бүрдээгээд одоо төхөөрөмжүүд одоо сүлжээнд одоо хоб бүрдэж тасалдах. Энэ бол DHCP серверээс Dynamic API-г автоматар олоод авч байгаа юм. Маш хэрэгтэй. Тийм учраас DHCP-г ашиглаа гэсэн үг. За тэгэхээр за энэ зурган дээрээс харахаас өмнө DHCP-ийн components-ийг одоо тайлбарлая гэж бодож байна. За тэгэхээр DHCP server гэж байгаа. DHCP server болохоор яг сүлжээнд холбогдсон за яг саяны ярьсанчлан тухайн төхөөрөмжүүдэд одоо сүлжээний төхөөрөмж ингээ автоматар ер нь гэсэн үг. Тэгэхээр яг сервер нь тухайн IP хаягийн пул гэж байдаг. Тухайн сангаасаа төр буюу эсвэл зам ер нь байнгын ч байж болно. IP хаягийг олгодог. Тэгээд бас үүнээсээ гадна API-гаас гадна одоо сүлжээний mask буюу subnet mask default gateway DNS server чинь DHCP-ийн бусад параметр болон програмуудыг юм байна. Тэгээд тохиолж боломж юу нэг гэсэн үг. DHCP client гэдэг юм бол host group үздэг төхөөрөмжүүд илэрхийлж байгаа гэсэн үг. DHCP server-ээс илэрхийлсэн мэдээллийг хүлээж авдаг. За DHCP relay гэж харагдаж байгаа энэ болохоор яг server болон client-уудын хооронд DHCP message-үүдийг одоо дамжуулдаг буюу чиглүүлдэг. Ер нь бол DHCP IP-д одоо host-ийг хийж байгаа буюу одоо яг энэ харагдаж байгаа router-ийг бидний лаптоп байгаа router ер нь гэсэн үг. За тэгээд бас яг тохируулах явцаас өмнө бас дахиад яг DHCP одоо client хооронд одоо явдаг тэр message-үүд яаж одоо юм бол Dynamic одоо API авахтаа яагаад гэдэг ахмадыг тайлбарлая гэж бодож байна. За тэгэхээр DHCP client гэж ярьсан. За жишээлбэл personal computer. За DHCP server-ийг одоо юм бол одоо олохын тулд DHCP discover гэдэг мессежийг явуулдаг гэсэн. За тэнгуүтээ энэ болохоор DHCP discover мессежийг broadcaster хэлдэг. За тэнгуүт болохоор DHCP server-ийг олсны дараа DHCP server-ийн тухайн DHCP client руугаа DHCP discovery мессежийг хүлээн аваад DHCP серверүүдэд ашиглах боломжтой байгаа тэр IP хаяг болон бусад тухайн тохиолдолтой мэдээллүүдийг агуулсан DHCP offer гэдэг мессежийг хариулдаг. За тэгвэл client нь тэн дээрээс нь санд болгосон тэр хаягийг нэгийг сонгоод одоо энэ хаягийг авъя, энэ хаягийг ашиглах хэрэгтэй байгаа гэдэг илэрхийлсэн DHCP request гэдэг мессежийг DHCP серверт үлээх. Тэгвэл тухайн сервер нь одоо хүслийг хүлээн зөвшөөрөх юм бол тухайн IP хаягийг одоо request-ийг ингэж баталгаажуулсан DHCP active DHCP acknowledgement message хэлээд хэрэг эсвэл одоо ашиглах боломжгүй байна гэдэг мессеж хэлээ гэх юм бол DHCP active message DHCP сервер DHCP client руу хэлээд. За тэгэхээр ер нь бол яг DHCP-ийн гол ажиллах зарчим нь бол ийм хүү байдлаа гэсэн. За энэ нэг нь бас тохируулж авах хэрэгтэй бас тайлбарлаа. Явъя гэж бодож байна. За одоо лаборатори дээр болохоор би эхлээд за энэ service provider гэдэг ярьсан байгаа энэ router-ыг болон тохиолгын юм хэлж гисэн байгаа. Тэгэхээр энэ router-ээс энэ router-ыг маань энэ одоо харагдаж байгаа даасан байгаа энэ интерфейс буюу fast internet TNT гэдэг интерфейс дээр энэ дээрээс нэгэн public IP хаяг DHCP-гээр хав. За тэгэхээр тэрийг одоо яг яаж авдаг вэ буюу одоо тухайн router дээр DHCP сервисийг яаж идэвхжүүлдэг вэ гэдэг програм одоо хийх. За тэд програм хийхдээ за энэ жижигсгэж байгаад за enable гэдэг configuration terminal за интерфейс руу орчин. За IP address хөвчөөд DHCP гэдэг идэвхжүүлдэг гэсэн үг. Энэс нь тухайн DHCP сервер рүү одоо ер нь discover message хэлээд хаяг авъя гэсэн хүсэл буюу тухайн router-ийн энэ интерфейс дээр DHCP сервисийг идэвхжүүлж байгаа гэсэн үг. За тэгээд мэдээж тухайн интерфейсийг асаах. За үүнийхээ дараагаар show IP int гэдэг хаяг. За одоогор бол яг энэ интерфейс дээр unassigned буюу за хаяг бол одоохондоо аваагүй байна. Хэсэг хугацаанд хүлээгээд тэр IP хаяг аваа. За одоо хаягаа бол авчихсан байгаа байх гэж бодож байна. За одоо энэ host name router-ний дээр одоо ийм хаягийг одоо өгсөн шүү те.
show IP split гэх юм бол за одоо манай пастор TD дээр ийм хаягтай. За мэдсэн DHCP-г авсан гэх. За одоо болохоор яг DHCP серверийнхэн буюу одоо түрээсэлж байгаа тэр хостынх нь мэдээллийг хай. Гэх юм бол яаж хаадаг вэ гэх юм бол DHCP за энэ дээр болохоор одоо харагдаж байна. DHCP түрээлж байгаа сервер нь болохоор 203.163.1 гэдэг хаягтай. За тэгээд энэ дээр хугацааны информашн харагдаж байна. За тэгээд энэ дээр Monthly address аягүй нэг харагдаж байна. За одоо үүнийхээ дараагаар DHCP энэ рутер нэлээрээ DHCP серверийг тохиолгоо. За тэгэхээр configuration terminal гэж ороод за global configuration mode дээрээсээ тохиолгоо хий. За тэгэхээр IP DHCP pool гэдэг пулийг нэлж өгч болно. За энэнийг за ихэвчлэн юм байгууллагын нэр эсвэл ямар одоо department байгаа юм branch тухайн юм яг DHCP сервер. За ер нь бол яг зориултаар мэдээж ашиглана. За би энийг болохоор жишээлбэл за тэрвээ зочнууд тохируулсан кастыг тохиолж болно. Ажилт тохиолсон бол ажилтнуудтай ч юм те. Тэгэхээр энэний би зүгээр тест гэж нэрч. За тэнгуүтээ би тухайн манай DHCP серверийн маань одоо сүлжээний хаяг буюу тухайн хостуудад ямар DHCP байхыг зааж өгнө. 0.2-ын за энэ дээр болохоор клиентууд нь болохоор 10 гэхээр хэлсэн байгаа. Тэгэхээр 0.2 биш 10 за энэ нүгээр ингээд сүлжээг тодорхойлж байгаа. За үүнээс яг өмнө эхлээд нэг тодорхой бас гэж бодож байна. Тэр нь болохоор IP excluded IP excluded за нэг яг гарчаад гэх юм байна. DHCP excluded address гэж байгаа. 10.10.10.10 нэгээс 10.10.10 хүртэл. За эдгээр хаягийг ерөнхийдөө бол би DHCP сервер маань нөөцлөө авчиж байгаа гэж ойлгож байна. Эдгээр серверыг би динамикаар одоо хостодод хараахгүй гэсэн байна. IP DHCP за тэнгуүтэй орж байгаа. Одоо ч их сүлжээ яг тодорхойлоод subnet масан чинь. За тэгээд дараа нь болохоор default gateway хаягийг бас заадаг чинь. За нэгээр гарна. За DNS серверийн хаягийг бас заадаг чинь. За DNS серверийн хаяг болохоор энэ харагдаж байгаа хаяг юм гэсэн үг. 20-10. За тэгээд ингэж хараад. За одоо ер нь бол энэ рутер маань DHCP серверийн тохиолгоо хийсэн. DHCP серверийг үүрэг гүйцэтгэх гэсэн үг. Тэгэхээр одоо энэ харагдаж байгаа. Хоёр PC маань DHCP client-ийг үүрэг гүйцэтгэдэг. Маань router-ээс тэгээд DHCP серверээс хаяг авах гэсэн үг. За desktop гэдэг зэрэг нь орж агаад IP configuration гэсэн. Configuration гэсэн ороод за энэ харагдаж байгаа DHCP-ийн дах юм бол яг түрүүний миний тайлбарласан одоо энэ үйлдэлүүд юм ихлээр хий гэж хэлнэ гэсэн үг. За эхлээд PC маань discover гэдэг мессежийг тухайн серверийг оруулах юм бол broadcast-аар хийлгэн гэсэн үг. За хаяг авчлаа амжилттай. За тэгэхээр түрүүний 10.10.10.1-ээс 10.10.10.10 хүртэлх одоо хаягуудыг нөгөө нөөцлөд авчихсан болохоор шууд 11 гэдэг дараагийн хаягаас нь эхлээд шууд хостод авчиж байгаа гэж ойлгож байна гэсэн үг. За тэгээд сүлжээний хаяг gateway хаяг за тэгээд DNS сервер хаяг гэж мэдчихлээ. Түрүүний миний root дээр хийсэн байгаа. Тохиолгоо харагдаж байна гэсэн үг. За мөн PC 2 дээр авч аваад за хаяг авч байгаа мó. За дээрээс хийчихлээ. За 12-гээ дараагийн хаяг авсан гэсэн үг. За excel гараад command prompt дээрээс нь би Windows үеийн систем шиг тодорхойлоод би компьютер чичээд /all гэх юм бол ер нь бол apply IP хаягтай холбоотой илэрэнгүй мэдээллүүдийг авдаг. За энэ дээр болохоор gateway host хаяг за subnet mask тэгээ манай DNS server гэсэн. За тэгээд 10.10.10.11 гэх апсын нэрүүгээр пинглээд өгч. За одоо бол ингээд ерөнхийдөө амжилттай root дээр DHCP серверээр тохиолдчихлээ. За одоо болохоор бид external DHCP өөр савны сүлжээнд байгаа DHCP серверээс ирэхээр router-ийг relay үүрэг гүйцэтгээд тэгээд хостуудаа хаягдлах гэдэг програм хийж гүйцэтгэв. За энэ дээр болохоор бид нар configuration mode руу орж аваад IP DHCP helper яаж үүсгэх вэ?
За тэгээд интерфейс үгээ тарж орно. За тэгээд пастер тгийн 1 гэдэг энэ интерфейс. За яг энэ харагдаж байгаа пастер тгийн 1 гэдэг энэ интерфейс дээр юм бол хийж өгнө гэсэн. Тэгэхээр компьютер зааварсан интерфейс авчиж энэ илүү тодорхой ингээд интерфейс ийм рүү авч жагаад IP filter address гэдэг. За энэ дээр болохоор би 19 20 харахгүй юу? Одоо нэг DHCP серверийн хайлыг бичиж өгнө гэсэн. Тэгэхээр рутер маань өөрөө яг тухайн бас DHCP сервертэй юм бол холбогдно. Тэгэхээр энэ бол хоёр дэвсгэрч хоорондоо чиглүүлэлт хийж байгаа учраас энэ IP address-ийг ингээд хуулаад өгч юм бол манай 10 гэдэг сүлжээнд байгаа submitted байгаа хостууд маань ч гэсэн энэ external DHCP серверээс хаяг амжилттай авна гэсэн. За одоо ингээд тохиолж өчөөд за одоо за DHCP сервер рүү орж байгаа тохиолыг нэг авч байна. За DHCP сервер дээр 10.100-аас эхлээд хаягууд авч эхэлж байна. За тэгээд сервер pool гэдэг нэртэй 11.1 гэдэг энэ сервер гэдэг бүх тохиолнуудыг нь хийчихсэн байгаа. Тэнийг өөрсдөө бас тохиолоод үзэж болно. За тэгэхээр одоо дахиад DHCP статик болж байгаа DHCP сервер хаяг авах байна. Одоо энэ дээр болохоор DHCP сервер маань уул авчихсан байгаа учраас no IP DHCP pool DHCP тэгвэл show DHCP гэдэг show run DHCP гэдэг хаа бодоод за excluded address-аас гэсэн тохиолдол байна тийм. Бас одоо нөгөө миний одоо pool задлаад тэр тул хийж дотор хийж өгсөн тохиолдол бүгд байх болчихсон гэсэн. Тэгэхээр одоо энэ дээрээс дахиад стат гэдэг. Одоо бид нар ер нь бол энэ PC1 2 маань энд харагдаж байгаа DHCP серверээс ер нь хаяг авах гэдэг гэсэн. Тэгэхээр ингэж дамжаад ингээд буцна гэсэн. За тэгэхээр энэ тохиолдол хийж гисэн. Одоо бол яг 101 гэж авсан тийм. За одоо амжилттай хаяг авчлаа тийм. За 101 гэдэг. Энэ бол одоо магадгүй дараагийн хаяг авах 102 гэдэг хаяг. За ер нь бол за нэг ийм хүл тохиолдол байгаа гэсэн. За DHCP сервер маань юм гэдэг бол нэг иймэрхүү ажилдаг. Тэгээд юм хороолгоод мэдээж хялбар. Тэгээд маш одоо сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэдэг ийм протокол байгаа. DHCP-ийн яг ашигладаг порт дугаар гэх юм бол 6768 гэдэг порт UDP портыг ашигладаг. За мөн DHCP сервер дээр payload load balancing гэх мэтлэг билүүрэнгүү advanced төвчний програмуудыг бас хийж болно. За Windows сүүлийн систем дээр сервер дээр суулгаж болно. За эсвэл router дээр ингээд суулгаад ашиглаж болно. Тохиол ашиглаж болно. Linux дээр ч гэсэн тохиол ашиглаж болно. За тэгээд энэ хөтөлбөртэй маань хамтасан бүгд баярлалаа.